жанжин тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч Ардын Хатанбаатар Магсаржав. Хатанбаатар Магсаржав буюу Сандаг доржийн Магсаржав нь Монгол цэргийн нэрт жанжин тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч 1921 оны 2 дугаар сарын 15-наас 1921 оны 3 дугаар сар хүртэл ерөнхий сайд байв. 1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо зарлсны дараагаар шинэ байгуулагдсан засгийн газраас амбныг зайлан явах шаардлагыг Магсаржав амбан ноёнд дамжуулсан боловч гарч явахаас татгалцсан байна. Манжаас тусгаарлах үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд овдыг чөлөөлсөн Гарамгай Гавьяаг нь үнэлэн Богд хаант Монгол улсын засгийн газраас Магсаржавыг үе үлрэн залгамжлах Хатанбаатар ван цолоор шагнажээ. Хатанбаатарын сэлэм, Монгол цэргийн музей. Ардын Хатанбаатар Магсаржав бүгд найрамдах Монгол ард улсын Хошообаатар маршал Чоолсонгийн хамт